Их амар жижиг хүүхэд төрөх үе домын шуулбар. Тогтдоггүй хүүхдэд хийдэг домоос. Айлыг хүүхэд нохой хоёроор нь шинж гэж монголчууд ярьдаг. Чухам хэдийн үеэс эхлэн галын бурхан харсан үр эрдэн гэрийн гаднах буйны эзэн хоёроор тухайн айлын үүдэн заяа ажил анхийг таньж мэддэг болсныг таашгүй юм. Адгуусан амьтад дундаас хүн төрлөختөн хамгийн анх гаршуулан тэжээсэн амьтан бол нохой гэдэг. Тэр цагаас эхэлсэн байхыг ч үгүйсгэхийн аргагүй юм. Эрт үед эзнийг нь дагалдуулж нохойг нь оршуулж байсан зан үлийн уламжил бий. Тиймээс сайн нохой эзнэн үхлийн амнаас хаадаг гэсэн үзэл сэтгэлгээний илэрхийлэл болсон үг үеэс үед уламжлагдсан иржээ. Энэ үзэл сэтгэлгээ монголчуудын дундаж бий. Үүний нэгэн хэлбэр нь Монгол дом юм. Иймээс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хүүхэд буруулахад буюу тогтохгүй байхад нохоогоор болон нохойтой холбоотой эд зүйлсээр домнодог домуудаас хүргэе. Нохойроо. Айлд ирсэн гичин тосч хүн гарч ирэхгүй бол гэр доторх хүмүүст сонсогдохоор ингэж дууддаг. Энэ нь тэр айл нохоогүй байсан ч хэлдэг үг болохоос нохой барьлаа хорж хоргоо гэсэн үг биш. Харин тэр айлын эзэн сахиусантай мэндэлж тэднийхийг төрийн өмнө төлөөлөх хамгаалах амьтан нохойноос зөвшөөрөл авч байгаа хэрэг юм. За ингэж дуудахыг сонссон гэрийн эзэн галаан засч халуун хайчаар бүүдэн зүг 3 та зангаад гарч зочныг угтдаг ёстой. Энэ зан үйл нь ирээчийн бие сэтгэлийн бузар азрыг ариутгаж байгаа хэрэг юм. Нохой тухайн айлыг эд хөрөнгийн хамт төрийн өмнөөс хамгаалагч учраас зоддож болохгүй. Идүүрт нь хөл хүргэж болохгүй. Шинийн эдэнээс гэр бүлийн гишүүдийн адил хүртээх ёстой гэх мэт нарийн ёс бий. Эдгээр олон ёс, цээр, зан, домуудаас нэвтрүүлгийн зочин, соёл судлалын ухааны доктор, угсаатны зүйл судлаач Данаажвын тангадаг. Хүүхэд тогтохгүй үед нохоогоор болон нохойтой холбоотой домуудаас ярихыг одоо хамтдаа сонсъё. Хүүхдээ үлгэдэхийн өмнө өөрөө түрүүчийнх нь алдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр дараачийн хүүхдийг үлгэдэхдээ нөгөө бэлдсэн үлгийн дээр эхлээд нохоон гөлөг үлгэдэж боож авна. Өөрөөр хэлбэл энд хүүхэд биш гөлөг боож авчээ. Тэгэхээр энэ гөлөг боож авч байгаа нь ямар учиртай мэхэн зэрэг өөрөөр хэлбэл нохоон гөлөг эхлээд үлгийчхэн зэрэг шинэ үлгийний хорыг гаргана гэж нэг ойлголт байна. Өөр нэг ойлголт нь бол нохой гэдэг амьтан өөрөө бас хүчний болоод бэлэгдэл талаасаа болоод ер бишийн их хүчтэй юмыг их тэсвэртэй давдаг. Тогтдгүй хүүхдийг өөр нэг нохойтой холбогдсон дом нь бүр түрүүчийнх нь одоо гараа тогтохгүй аргаа барахаар ихсийн жингэр нохойд өгнө. Цорын ганц хамгийн хатуу дом бол тэр дом. Нохоогоор дамжуулж тэр нохой дараагийн төрөлд хүн болно гэдэг ойлголт түгээмэл байж идэг. Тийм учраас тэр жингэр нохойд өгч байгаа нь бол тэр сөхөрсөн аав ээжийн хамгийн одоо хатуу дом. За өөр нэг дом бол эхэлж хүүхдээ гарахт нь нохоон гидсэн доогуур гаргаж авсныхаа дараа манцүнтэй бооно. За энэ дом бол тэр нохоон зөвхөн гидсэн доогуур гаргаж байгаа ийм нэг дом байна. Хүүхд биш ээ нөхөн. Тэрнээс илүү тэр нохоон гидсэн доогуур гаргаж тэр хүүхдийг муу юмд алдахгүй тулд одоо хүч оруулсан ч үед юм уу, дэв бузрыг арилгаж байгаа ч үед юм уу, харин тэр нэг айхтар хүүхэд авчиад байгаа юмд л нохоон гидсэн доогуур гаргаж байгаагаа харуулах нь бас их чухал юм. Өөр бас нэг том дом нь бол нохоон идүүр буюу нохойны аяг хоолны сав мотор хийцэн, улаасаар хийцэн байдаг л дээ. Тэгээд хүүхдээ гарангуут тэр идүүрэн дотор тосч авна. Газар дуунахаас өмнө нохойхоо идүүрийг дорн тосч аваад тэр эхийн савнаас тэр нохойн идүүрэнд унсны дараагаар идүүр дотроос авч байгаа. За нэг юм дом байна. Нохойтой холбогдсон. Монголын нууц тавчандах өөр шөнийн цагаар шар нохой мэт шарвалзан одох тэр тэнгэрийн үнэ тухай дүрслэмж нь нохой хүндэтгэн дээдлэх сэтгэмжийн шүтэлцэл юм.
Магад монголчууд өөрийн шар туяанаар Бурхны дүр эгшнээ харагдаад далдардаг гэсэн үзэл сэтгэлгээний нэгэн илэрхийлэл болж байдаг. Ээлээ уламжлалт дүрслэмж дүрт сэтгэлгээ нь Аман ба бичгийн утга зохиолд төдийгүй зан үйлдэж тусгагдсан нь Монгол угсаатнууд нагцын эзэг үед нагцын шар нохой ахалнаа хэмээн ихэд хүндэтгэн дээдлэх үзлэн тусгсан байдгаас тодорхой харагддаг. Нохой толгойд тэр хүүхдийн амийг авч явчаад байгаа тэр айхтар муу хүчин зүйлийг нохойн толгонд оруулж тэр толгойг булдаг. Өөрөөр хэлбэл нохой толгойг домондоо оруулж газарт булдаг, уншлаг зөндөө засдаг за илдүүл юм байна л дээ. Зүгээр энд нохойн толгой бол бидний шишний юунд орж ирсэн нэг ийм элемент болол байна л гэж үзмээр байгаа. За нохойтой холбогдсон бас нэг дом болол нэг нохой унж яваа хүүхдийн дүрсийг эсхийгээр хайчлаад хүүхдийнхээ онгуулга дээрээс нь зөвж өгч байгаа. Үннээсээ бас нэг дүрс нохой орсон дүрс бол ерөөсөө хүүхэд унж яваа биш. Зүгээр эсхийгээр хайчилсан нохой дүрс бас дээрээс нь зөв. За энэ нохой дүрс эсхийгээр хайчлаад дээрээс нь зөвх, үнэгний дүрс хайчилж зөвх, эсхийн үнийг зөвх, эсхийгээр хийсэн үнийг хайчил зөвх энэ төр бол нохой дүрстэйг хамт байсан ийм тогтолцоо харагдаад байдیں۔ За энэ манай өвөр монголчууд бол нэлээ түгээмэл байгаа ийм дом байна. За нохойтой холбогдсон тогтгүй хүүхэдээр нэлээ түгээмэл хэрэгжилж исэн бас нэг дом нь юу байд юм гэхээр нохойны нэр өгнө. Муу нохой ч үт юм уу, шар нохой ч үт юм уу, нохой гөлөг. За тэгээд нөгөө төч нохойд өгдөг нэрүүд арслан, барс, нохойн тэмцэлддэг тэр мундаг хүчийг бэлэгдсэн. Тэгээд дахиад өмнөх төрөлдөө нохой байгаад энэ одоо хүн болж байгаа юм гэдэг ойлголт энтертэй бодоод тогтгүй хүүхдэд бол ухаан энэ биш тэр биш гэж зүгээр одоо энгийн ойлгоор нь өгч байгаас гадна бас муу нохой гэл нэртэй хүн одоо бидний үед байж л байдаг байсан. Тэр нохой нэрийг хүүхэд нохой цагаан нохой гэсэн тэр нохой нэрүүдийг хүүхэдтэй өгөх явдал бол чухмал тогтгүй хүүхэдээр маш их түгээмэл өгч хэрэгжилж исэн нэрүүд бол энэ нохой нэр байгаа. Энэ бол маш их түгээмэл манай Монголын халахын нутаг дотроо ч байна, баруун зүүн, бараг бүрээд, үйлд, үзэмчин манай ховдын олон ясн дотор энэ түгээмэл байдаг нэг юм зүйл байна. Соёл судлалын ухааны доктор угсаатны зүй судлаач Данаа Живэн Тангад ирлээ. Чухамдаа нохой хаан байна уу? Тэнд нохойг хань нөхөр хотож хашаач гэж үзэхийн дээр ам бүлийн гишүүнэ гэж үзэх. Түүгээр ч үл барам эзнэн амиаран хамгаална гэх итгэл үнэмшил өнөөч монголчуудын дунд байсаар байна. Энэ үзэл шүтлэг өн эртнээс уламжлалтай. Тодорхойлбол нэн эртнээс бүрэлдэж төлөвшсөн нохойн шүтлгийн улмөр бүхий зан үлийн уламжлал нь дорн дахны ард түмэнд нохойн ард улс, нохойн эзэмшил улс байсан гэх домоглол бий болгосон байх бөгөөд эртний домогт тэр улс нь баруун хойд зүгт байдаг гэж хэлэгддэг байж. Харин сүүлд нь хувраад зүүн зүгт байдаг гэж, дахиад сүүлд нь бас зүүн өмнө зүгт байдаг гэж хэлэгддэг болжээ хэмээдэг нь бэшрэл хүндэтгэлийн гүнзгий утга санааны илэрхийлэл болоо. Энэ бүхэн монголчуудын язгуур соёлын чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол домдож шингэж үлджээ.